багш нараас хичээлээс бусад ямар ажлууд ер нь хийдэг юм бэ гэсэн 410 гаруй ажил жагсааж утсан багш нар маань. Тэр дотор ямар ажлууд байсан гэж сумын багш нар бол сумын засаг даргын одоо наадмын мэдчилгээний үг бичих гэж байгаа шүү дээ одоо Монгол хэлний багш. Сумын иргэдийн хурлын даргын илтгэлийн алдааг засах. За тэгээд одоо аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа ажил арга хэмжээ заавалжгүй багш нарыг тэдэн багш оролцуул, тэдэн хүүхэдтэй оролцуул. За тэгж байтал нөгөө сургуульд нь ажиллаж байсан нэг Ахмад багшийн юм уу нэг гавьяа алдартай нэг хүний нэрэмжид олимпиадыг заавал зохион байгуулна гэдэг үр хүүхдүүд нь хүрээд ирдэг. Тэгээ нөгөө олимпиадад бэлдэх нөгөө багш нарын чинь тест бэлд олимпиадад шүүгчээр ор за нөгөө материал зас гэдэг ингээд. Тийм болохоор энэ олон ажлуудыг багасгахгүй бол ерөөсөө болохоо байжээ.